За та бүхэн нэг ижил загвараар мөртлөө олон тоогоор хэвлэгддэг нэхэмжлэх баримт гэх мэт зүйлийг өдөр тутамдаа хэвлэгддэг тийм ажил хийдэг бол энэ бичлэг бол та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна. Энэ Excel файл маань яд Excel файл вэ гэхээр нэхэмжлэхийг одоо ингээд автоматар хэвлээд тэгээд PDF файлыг нь автоматар хадгалдаг юм Excel байгаа. За жишээлх юм бол одоо энэ дээр 4 сарын 24-ний хамгийн ихний нэхэмжлэхийг одоо ингээд энэ дээр ингээд гаргаж ирж харуулж байна. За энэ маань датагаа өгөгдлөө хаанаас татж ийнэ гэдэг нь энэндээс татж байгаа. За энэ дээр энэ одоо нийт өгөгдлийн сан маань гэсэн үг. Энэ нийт өгөгдлийн сан дээр бас нэг сонирхолтой хэдэн зүйл байна. За энэ хамгийн урдлын B баган дээр бол тухайн одоо их нэхэмжлэгийг бүртгэж авсан өдөр байгаа. За тэгээд энэ D баган дээр болохоор тухайн нэхэмжлэгийн дугаар нь байгаа. За энэ C баган дээр болохоор тухайн өдрийн хэддэх нэхэмжлэх вэ гэдгийг илэрхийлсэн тоо байгаа гэсэн үг. Энэ маань болохоор өөрөө автоматжуулсан бас томьёотой тоо. Ерөнхийдөө томьёоны логик нь болохоор яадаг вэ гэдэг нь хэрвээ энэ нэхэмжлэгийн дугаар өмнөхөөсөө өөр харин энэ өдөр нь болохоор ингээд адилхан байх юм бол энэ тоон дээр нэг нэмэгдээ явна. Харин өдөр нь болохоор ингээд шинээр солигдчих юм бол өмнөх өдрөөс одоо шинээр солигдчих юм бол 1 гэж шинэрэхлээ явна гэдэг ийм логиктой томьёо байгаа. За тэгээд C баган дээр хэрвээ 1 гэж гарч ирэх юм бол тухайн мөрийг шууд тэр чигээр нь ногооруулад ингээд текстийг болт болгочдөг ийм conditional formatting байгаа. За энэ ямар ач тустай вэ гэдэг нь тухайн одоо өгөгдлийн сан дээр шинэ өдрийн дата орж ирэхэд ингээд ялгаж харуулах зорилготой гэсэн үг. Одоо жишээлх юм бол энэ дээр ингээд дан 24-ний дата явж байгаа гэсэн үг. Энэ дээр дан 25-ны дата явж байгаа гэсэн үг. За жишээ нь 4 сарын 24-нд л одоо нийт 8 нэхэмжлэг бүртгэгдсэн байна. 1-7 дахь нэхэмжлэгүүд бүгдээрээ дотроо нэг бараатай бол 8 дахь нэхэмжлэг дотроо 9 бараатай байна гэдгийг энэ чанс ингээд харж болно. За одоо буцаа загвар руу очие. Загвар маань болохоор өгөгдлийн сангаасаа нэхэмжлэгийн дугаараараа фильтр хийгээд ингээд датагаа татчихж байгаа гэсэн үг. За ингээд харах юм бол бүгдээрээ ингээд нэхэмжлэгийн дугаараас фильтртэй хайлт хийсэн фильтртэй ингээд датанууд гарч ирж байна. За энэ нэхэмжлэгийн дугаар маань болохоор харин өөрөө тухайн өдрийн он сар болон энэ дэс дугаар хоёроос таталт хийж байгаа гэсэн үг. За жишээлбэл энэ дээр ингээд харах юм бол 4 сарын 24-ний 1-р нэхэмжлэг бол 181 гэсэн нэхэмжлэг байна. Тэгэхээр энэ дээр ингээд 181 ороод ирж байгаа. За 2-р нэхэмжлэг бол 182 гэж явах нь. За хамгийн сүүлийн 8 дахь нэхэмжлэг бол дотроо 9 бараатай байсан. Ингээд 9 бараа нь ингээд гараад ирж байна гэсэн үг. За одоо яг уу гэдэг нь 4 сарын 24 гэж яагаад энэ одоо товчлуур дээр дарчих юм бол 4 сарын 24-ний бүх нэхэмжлүүдийг хэвлээд тэгээд PDF файлыг нь хадгалчихж байна гэсэн үг. За 4 сарын 24-ний нийт 8 нэхэмжлэг байсан байна. Бүгднийг нь хэвлэлчлээ. За одоо PDF нь хаана хадгалагдсан бэ гэдгийг харъя. За ингээд PDF нь ингээд хадгалагдчихсан байна. За PDF-ийг хадгалж болсон хэвлэгтэй нэг бас гоё юм нь юу вэ гэдэг нь тэр доор байсан хоосон мөрүүдийг бүгдийг нь хайд хийгээд устгаад хэвлчихэж байгаа гэсэн үг. За энэ юм байна. За жишээ нь нэг саяны 9 айтемтай 9 бараатай юугаа харахад бол юм байна. Илүү гарсан хоосон мөрүүдийг бол устгахчихсан байна. За одоо 4 сарын 25-ны бүх PDF файлуудыг нь хэвлээд хадгалъя. За 4 сарын 25-нд нийт 13 нэхэмжлэг байсан байна. 13-ыг нь хэвлэж эхлэе. За одоо 13 маань энэ фолдер дотор ингээд ороод ирж байгаа. За гэх мэтчлээ ингээд 26 ингээд явж болно. Нөгөөд маш их цаг хөдөлмөр хэмнэж байгаа. За 26-ны нийт 23 нэхэмжлэг байсан байна. 23 нэхэмжлэгээ бүгднийг нь хэвлэж эхлэе. PDF файлуудыг ингээд хадгалчихлаа. За одоо би энэ Excel файлаа болохоор аплод хийгээд Drive-аас шууд та бүхэн татаж авах боломжтойгоор тавьчихна. Тэгэхдээ та бүхэн татаж авангууд яах вэ гэхээр татаж авангууд таны компьютер чинь автоматар энэ макрог нь ингээд блоклж байгаа. Blocked macros гэдэг жоо. За тэгэхээр энэ болохоор Excel-ийн макрог ашиглаж байгаа. Макрог нь блоклцсон бол компьютерууд ч автоматар блоклж байгаа учраас та бүхэн товчлуурыг ашиглах боломжгүй болчихж байгаа гэсэн үг. За яаж ашиглах вэ гэхээр за татаад авчин татаж авангуудаа ингээд properties гэж хагаад энэ дээр unblock гэдгийг дарж хагаад apply хийгээд тэгээ окейг орчвол макрог нь ашиглах боломжтой болно гэсэн үг. За тэгээд энэхүү
загвар ч юм уу тийм энэ одоо өгдлийн зангийнхны энэ дата ч юм уу та бүхэнд таны одоо ажилтай зохицохгүй өөр байгаад байж болно. Тэг хэрвээ тийм бол та өөрөө засаж янзлаад тэр макрог нь засаж янзлаад энийгээ засаж янзлаад ашиглах боломжтой. Аль эсвэл та одоо тэрийг нь хараахан чадахгүй байх юм бол надтай холбогдоод яг өөрийнхөө ажил тохирсон одоо өөрийнхөө онцлогт тааруулсан тийм баялаа бас бэлтгүүлж авч болно шүү.